Сайн бацхан өрхөн үзэгчтэй та яг одоо Ice Global телевиз дээр нээлттэй ярилцлага нэвтрүүлгийг үзэж байна. За бид энэ удаад урьсан зочноо үзэгчтэй бүхэндээ танилцуулъя. За зохит хоёрын мөнх эрдэнэ Оёрох төвийн үүсгэн байгуулагч хүний их хэмж. Сайн байна уу та? Сайн байна уу. За бидний урилгыг хүлээн авч хүрэлцээрсэнд маш их баярлалаа. Цаг гаргасанд баярлалаа. Зүгээрээ. Энэ танаа телевизийг үзэж байгаа нийт үзэгчид энэ өдрийн мэндийг хүргэе. Бас нэвтрүүлэгтээ урьсан танд маш их баярлалаа. За хоёлаа тантай бас нэлээд дэлгэрэнгүй танилцаад нэвтрүүлгээ эхлэе гэж бодож чинь та манай үзэгчдэд өөрийгөө танилцуулаач. За намайг цаг хоёроо өгтөө мөнх эрдэнэ гэдэг эмч мэрэгчлээ. Аутизмын Оёрох төвийг үүсгэн байгуулад одоо 1.5 жил ажиллаж байна. Ерөнхийдөө төвөө байгуулахаас өмнө бол аутизмтай хүүхдүүдтэй ажилладаг байсан. Одоо бол нийтдээ одоо 15-аас 17 мянган цагийг зөвхөн одоо энэ сэдвт зориулсан байна. За та хүний хэмжээр өөр одоо салбарт ажиллаж байгаад аутизмтай хүүхдүүдтэй ажиллаж эхэлсэн эсвэл одоо хүний хэмж болоод энэ салбар руу орсон болов? За би ерөнхийдөө анх бол 2015 онд 3 дугаар эмнэлгээс ажлынхаа гараа эхэлсэн. За 3 дугаар эмнэлэгт ажиллаж байгаад 3 дугаар эмнэлгээсээ гараад тэгээд дараа нь 2 дугаар төрхөд орсон. Тэгээд 2 дугаар төрхөд орж ажиллаж байгаад 2 дугаар төрхөөс 2019 онд гараад тэгээд наркологийн салбарт орж ажиллаж байгаад тэгээд одоо энэ салбар руу орж ажиллаж байгаа. Үргэлжлүүлээд хоёлаа яг аутизм гэдэг нь яг юу юм бэ гэдгийг ярилцъя гэж бодож байна. Аутизм гэдэг одоо нэршлиг одоо яаж өгсөн, яг ямар эмгэгийг аутизм гэж нэрлэдэг байгаа юм бэ? За Монгол улс яг олон улс ер нь олон улсууд аутизм л гэж нэрлэж байгаа. Яг Монголд бол одоо 2007 оны Бямсран гэдэг Монголын сэтгцийн ноён оргил багшийн маань одоо ном дээр бол ганцаарчлах эмгэг гэж нэрлсэн байсан. Ганцаарчлах эмгэг. Яг аутизмын эмгэг гэж юу вэ гэхээр энэ бас нөгөө сая 2006 онд анх аутизм Монгол улсад бүртгэгдээд тэрнээс хойш бол жил ирэх тусам өсөж байгаа. Нэлээд сүүл бүртгэгдсэн юм байна шүү дээ тэгвэл тий. Тэгэхээр яг одоо өндөр настай сэтгцийн эмч нартай уулзаад явж байхад бидний үед бол аутизмтай би тохиолдож байгаагүй, би таарж байгаагүй гэж хэлдэг. Тэгэхээр сүүлийн үед бол одоо генет одоо маш их болсон. 2006 оноос хойш одоо жил болгон баг одоо шинээр он шавж байгаа хүүхдүүдийн тоон 1000 төгсөж байгаа. Тийм. Тэгэхээр ийм нөхцөл байдал үүссэн. Тухайн 1930 онд Америкт анх аутизм гэж ийм эмгэг байдаг юм байна гэдгийг тогтоогоод тэрнээс хойш одоо 100-аад жил одоо үүнийг харилцааны эмгэг, одоо нийгмийн харилцааны асуудалтай хүүхдүүд гэж явж исэн бол одоо бол мэдрэлийн хөгжлийн эмгэг. Энэ бол харьцангуй биологийн суурьтай одоо эмгэг байна. Тэгэхээр одоо мэдрэлийн хөгжлийн эмгэг гэж нэрлэдэг болсон. Ирээдүйд одоо энэ одоо дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд аутизмын талаар маш их өргөн хүрээтэй судалгаанууд, ялангуяа мэдрэлийн Яоны сугууд руу чиглэсэн судалгаанууд маш их хийгддэг болсон. За Яоны сугууд руу чиглэсэн судалгаанууд хийгдээд үр дүнгууд нь ер нь гарсаар байгаа. Тэгэхээр одоо энэ цаашдаа мэдрэлийн хөгжлийн эмгэг гэдэг нэр нэршил нь би одоо солигдох бах, удахгүй тун утахгүй байх гэж бодож байгаа. Тэгэхээр дэлхийд бол 1930 онд анх Америкт бүртгэгдсэн гэхээр манайд 2006 он гэхээр бол нь нэлээд хойно бүртгэгдсэн юм юм байна шүү дээ тий. За Оёрох төвийг та үүсгэн байгуулад ажиллаж байгаа. Тэгээд бас нэлээд одоо том зорилго өвөртөлж энэ төвөө үүсгэн байгуулсан байх гэж бодож байна. Үйл ажиллагаа яаж явагдаж байна? Одоо аутизмтай хүүхдүүдэд ажиллаад бас үр дүнгээ өгөөд эхэлсэн байгаа лөө гэж бодож байна. Үр дүн бол манай төв дээр сүүлийн одоо 3 сар маш их хурдан гардаг болсон. Явуулж эхлээд 14 хоногтойгоос л эцэг эхчүүд нь энэ нэмсгэлж орж ирдэг болж байгаа. За манай төвийн онцлог гэх юм бол одоо олон улсын багш нар, одоо Турк багш, Орос багш, Монгол багш нар, тэгээд дээрээс нь эмч нарын багтай. Тэгэхээр эмч багш нарын одоо хамтарч ажилладаг одоо хамтдаа баг болоод аутизмтай хүүхдүүдийг одоо цасан сайжруулах, эрүүл зүйлэх чиглэл рүү одоо ажилладаг гэсэн үг. За одоо намайг ингээд
эрүүлжүүлэхгээ ярьж байгаа хүмүүс одоо өмнөх 100 жилийнхаа мэдээллээр аутизм эмгэг учраас энэ эмчилгээ байхгүй энд өвчин биш учраас эрүүлжих гэдэг ойлголт байхгүй гэх мэтлэн ингээд төрөл бүрийн зөрүүтэй ойлголтууд нийгэмд гарч ирдэг. Гэхдээ яг энэ ажлыг ингээд одоо хоёр гараа өдөр одоо ханцуугаар шамлаад орсон хүний хувьд эрүүлжүүлэх гэдэг процесс байдгийм байна. Энэ бол одоо дэлхийн шинэ хандлага, энэ бол зөвхөн миний яриад байгаа юм биш ээ. Энэ бол одоо Япон, Энэтхэг, Америк одоо энэ том гүрнүүдийн доктор, профессоруудын одоо ярьдаг тийм том сэдв болсон. Энэ эрүүлжих процесс гэж байдгаа гэдэг одоо чиглэл рүүгээ явж байгаа. Аутизмтай хүүхэд төрөх гэж байна гэдгийг одоо нөгөө жирэмсэн байхад ээжүүдээс шинжилгээнүүд авдаг шүү дээ. Тэрүүгээр тодорхойлох боломжтой байдгүй. Эсвэл одоо яг төрснийхаа дараа аутизмтай хүүхдийн одоо нөгөө үйлдэлүүд гаргаж байгаа учраас аутизмтай хүүхэд байна гэдгийг ер нь яг онцлогоо бол эрт онцлогооны чиглэлээр дэлхий басаа судалж байгаа. Гэхдээ би бол яг ихийн хөвлөд байх үед нь юм уу эсвэл өөр хэлбэрээр тогтоох одоо аутизм үүсэх боломжтой гэж ер нь бодож байна. Тийм. Аутизмтай хүүхэд бий болчих болзошгүй шүү гэдгийг тогтоох боломжтой гэж бодож байна. Гэхдээ тэр тийм онцгийн ач холбогдолтой зүйл бас биш. Тийм. Тэгэхээр нөгөө би энэ улс орон энэ төр засгийнхнаас одоо дандаа одоо хэвлэл мэдээллийн одоо хэрэгслээр дамжуулан гуйгаад байгаа зүйл энэ одоо аутизмтай хүүхдүүдийн тоо жил ирэх тусам нэмэгдэнэ. Тэгээд энэ бол ямар ч одоо арьс өнгө, шашин шүтлэг, эрх мэдэл одоо мөнгө төгрөг үл хамааран одоо айл болгоныг болгонд одоо энэ эмгэг нүүрлж болцсохгүй байна. Тэгэхээр одоо энэ талаар дуугараад байгаа хамт олон дуугараад байгаа эмчнэр багшнэр одоо хэн байдгийн эцэг эхчүүдтэй энэ хэдийнхээ үгийг хүлээж аваа сонсоод ирээдүйд хаашаа чиглэх вэ гэдэг чиглэлийн тодорхой болгож өгөөч гэж би одоо дандаа л яриад байгаа юм. Тэгэхээр би Дэв парламент гэдэг одоо олон нийтийн санал асуулга авдаг платформ дээр одоо төрийн платформ дээр аутизмтай хүний тусгай хууль гэдгийг санаачилсан. Тэгэхээр аутизмтай хүний тусгай хуулийг одоо ер нь бол монголчуудаар бас гарын үсийг зуруулад энэ талаараа одоо хуулийн төсөл болох хэмжээ хүртэл нь одоо явуулах юмсан гэж бодсон. Гэхдээ өнөөдөр одоо ингээд 15-6 хоног өнгөрсөн байна. Тэгэхээр нэг 7000 одоо 100 орчим хүн л гарын үсэг зурсан байгаа байхгүй юу. Тэгэхээр биднэрт яг өнөөдөр тулж ирээгүй байгаа асуудал дээр хүмүүс ер нь гараа хөдөлгдгүй юм байна. Тэгэхээр уул нь бол бид нар чинь сайхан сэтгэлтэй ард түмэн штэ. Тэгэхээр одоо 30,000, 70,000, 100,000 хүрэх одоо чи ирмэлцэл байна. Тэгээд одоо нийт одоо үзэгчдээсээ бас энэ боломжийг ашиглаад гарын үсгээ зураад өгөөч. Одоо эдгээр хүүхдүүдтэй одоо нийгмээр анхаарах шаардлагатай болсон байна. Одоо бидний хэнийг ч ялгахгүй ирэх боломжтой болчиход байна шүү. Одоо гэж одоо гоё да. Хуулийн төсөлд юу тусгагдсан байгаа вэ? Яг хуулийн төсөл одоо бүтнээрээ платформ руу ордоггүй. Хуулийн төсөл бол тодорхой хэмжээний нөгөө агуулгууд нь ордог гэсэн үг. Энийг одоо маш их олон одоо аутизмтай хүүхдийн эцэг эхчүүд болон одоо энэ чиглэлээр ажилладаг байгууллагууд тэгээд төрийн одоо үйлчлэгээ үзүүлдэг цагдаагийн байгууллага багш нар багш сургууль хүмүүжүүлэгч одоо боловсролын яам гэх юм уу те. Тэгээд нийгмийн халамж одоо эмнэлэгтэй одоо эмч эмнэлгийн ажилчид энэ бүгдээрээ одоо хамтарч энэ хуулийн төслийг яг эцсийн шатанд боловсруулах шаардлагатай. Тэгэхээр яг аутизмтай хүүхэд төрсэн цагаас эхлүүлээд одоо амьдралын төгсгөл хүртлээр туулах замыг одоо энэ хуулиар хөдөлмөр эрхлэлтийг тэ одоо засан шалжруулах нийгмийн үйлчлэгийг бүгднийг одоо хүртээмжтэй авах одоо нэг ч хүүхэд энэ хуулийн гадна үлдүүлэхгүй байх тийм зорилготой саналыг санаачлаад явж байгаа гэсэн. Тэгэхээр энэ платформ дээр 100,000 хүн билүү тий гар үсэл зурж иж ер нь өргөн баригддаг баг тий. Манайх юм бол яг одоо нөгөө цалинтай ээж
энэ 50,000-ыг 500 болгоё гэдэг бид одоо бид хоёр ч яг тэр хуулийг санаачилсан бол манайх ингээд зэрэг шахаа орсон. Одоо нөгөө цалинтай ээж их бол бараг 100,000 та хүрж байгаа. 80,000 болсон. Тэгэхээр яг нөгөө өөрсдийнх нь энэ амьдралд нь өнөөдөр тулгараагүй учраас хүн гараа хоруугаа хөдлөгдгөл юм байна л та. Тийм. Тэгэхээр нөхцөл байдал тийм байна. Тийм. За гэхдээ одоо ард иргэд маань мэдээлэлээ илүү бас аваад те за үнэхээр одоо энэ одоо жилийн ирэх тусам энэ аутизмтай хүүхдүүдийн тоолшиж байгаа юм байна гэдгийг ойлгол бас энэ хуулийг одоо дэмжиж гарын үсгээ зөрхөн дамжиггүй хаа гэж бодож байна. Та ер нь одоо хүний их хэмж за төрөх наркологийн чиглэлд ажиллаж байгаа. Яагаад энэ аутизмын одоо чиглэл рүү энэ салбар руу орох болсон юм бэ? Би өмнөх ярилцлагуудаа ч гэсэн ер нь дурдчихсан тий. Миний эргэн тойронд аутизмтай хүүхдүүд их байна. Тэгэхээр эдгээр хүүхдүүдээ одоо хүний ёсоор одоо эрүүл сарвал болгож явах одоо миний одоо чир мэлцэл байгаа. Тэгэхээр одоо зүрх сэтгэлийнхаа одоо дуудлагаар явж байгаа гэх юм уу. За аутизмтай хүүхдийг одоо яаж онцлох вэ? За онцлохын хувьд бол сэтгцэн эрүүл мэндийн байгууллага Монгол Улсын сэтгцэн эрүүл мэндийн төв аутизмтай хүүхдийг онцолж байгаа. Аутизмтай хүүхдийг онцлоход бол одоо DSM-5 эсвэл одоо АДОС гэх мэтлэн одоо нөгөө нэг онцлогооны шалгуур байгаа. Тэгэхээр тэдгээр онцлогооны шалгуурыг ашиглаж аутизмтай хүүхдийг одоо онцолдог. Гэхдээ АДОС гэдэг үнэлгээ бол Туркээс одоо оюуны өмчөө авсан. Оюуны өмчөө аваад одоо маш өндөр төлбөртөөр ингэж онцлогоо хийгддэг тийм систем байдаг. Үнэлгээний систем. За миний хувьд бол аутизмтай хүүхдүүдтэй маш их одоо хичнээн 100 хүүхдтэй ажиллаж байна да тий. Тэгэхээр ерөнхийдөө маш их ойлгомжтой. Одоо бас нэмгийг хараад эмчнэр шууд таньдаг шиг одоо шууд таньдаг болоод байгаа юм. Гэхдээ яг дотроо бас нэг тодорхой яг хүүхдийн аутизм гэхээс илүү одоо тодорхой одоо авьяаслаг аутизм, Аспергерийн хэлбэрийн аутизм тэгээд одоо задралын хэлбэрийн аутизм гэх мэтлэн төрлүүд байдаг. Гэхдээ ихэнхдээ нь л яг хүүхдийн аутизм гэдэг онш тавигдаж ирдэг. Тийм. Ямар шинж тэмдгүүд илэрдэг юм бол ер нь хэдэн настайгаас төрснөөсөө шууд мэдэгддэггүй эсвэл тодорхой одоо Тэгээ ерөнхийдөө яг сайн гэрхаа ажигч эцэгчүүд бол бид нар 1.6 настайгаас нь эхэлж энэ аутизмыг ажигласан, бусад хүүхдээс өөр байгааг нь ажигласан гэж ярьдаг. Яг эцэгчүүд одоо техник технологи өндөр хөгжсөн ChatGPT, Cloud-ыг, Claude мэтлэн энэ одоо хиймэл оюун ухаанаас тухайн насны хүүхдүүд одоо хэл ярианы хувьд одоо нүдэн харилцаа, нэмийн харилцааны хувьд одоо ямархуу хөгжлийн чадвартай хөдөлгөөний хувьд гэх мэтлэн ямархуу чадвартай байхыг уншаад хүүхдтэйгээ тулгаад харж одоо асуугаад тулгаад хүүхдийнхээ хөгжилтэй тулгаад харах юм бол одоо таны хүүхэд хэвэн байгаа эсвэл одоо хөгжил хоцорсон байгаа нь харагдана. Хөгжил хоцорсон байх юм бол одоо тухайн мэрэгжлийн байгууллага руу одоо хандаж одоо зөвлөгөө үйлчилгээ авах нь зөв. Яг аутизмтай хүүхдүүдийн шинж тэмдэг 4 бүлэг шинж тэмдгээр илэрч байгаа. Нэгдүгээрт бол мэдээж зан үйл гэдэг нь одоо бусдын хүүхдийн хийдэггүй одоо үйлдэлүүдийг хийдэг. Тэгэхээр дороо эргэх ч юм уу, хашааг өөх ч юм уу, гараас авчиж нүрнийхээ ойролцоо хөдлөх ч юм уу, биеэ зохих ч юм уу одоо гэх мэтлэн одоо энэ дотроо бас аюултай аюулгүй зан үйл гэж байгаа. За аюулгүй зан үйл нь сая ярьсан зан үйлүүд аюултай зан үйл нь одоо ууралж бохимдохаараа өөрийгөө зөгтөг ч юм уу те бусдыг зөгтөг ч юм уу гэх мэтлэн аюултай зан үйлүүд байж болдог. Мөн одоо энэ зан үйлийг цохос дуртай өнгөрөхөд юм байгаа. Тэгэхээр энийг ингээд устдаш нь яах юм бол одоо үлмий дээр явдгийн жишээлбэл хэрхэн үлмий дээр явдаг вэ гэдгээр нь дотор нь англиар явуучих тийм боломжтой юм лээ. Одоо бүх ярьж байгаа юм. Тэгтээ гараас авчиж хөдлөхийг одоо цээжнийхээ ойролцоо, биеийнхээ ойролцоо, нүрнийхээ ойролцоо зөвхөн авчиж ийн нэг хуруугаас авчих гэх мэтлэн ингээд задлаа зөндөө явуучих боломжтой юм лээ. За ингээд заавал
нийгмийн харилцаа, аутизмтай хүүхдүүд, ер нь хүүхдүүд бол бусдад хамтарч тоглох ирмэлцэлтэй. Одоо бидний хүүхд бага нас үед бол гадаа гарыг хүүхд хамтдаа тоглоё. Тэдний хүүхд тур дээрээсээ манад нэг хончоож гэмшлээ ингээл гуйдаг. 7-8 настай хүүхдүүд ер нь хүүхд бусдаа тоглодоггүй. Ганцаархнаа одоо нэг буланд суугаад тоглодог, хүүхдүүдтэй харилцаа үүсгэдэггүй. Зарим хүүхдүүд бол нүдэн харилцаа үүсгэдэггүй. Хоёулаа бол одоо ингээд өөдөөдөөс хараад ярьж штэ. Тэгэхээр нэг нэгнийхээ ер нь хүний нүд рүү харддаггүй гэсэн. Хардаг болдог л доо. Хардаг болно. Бүх одоо шинж тэмдгүүдийг одоо ердийн хөгжиг болно. За ингээд цаашлаад нийгмийн харилцаа, тоглоомыг одоо зориултын дагуу тоглохгүй, тоглоомыг одоо жишээлбэл пазл байлаа гэж бодоход зөвхөн өнгөөр нь ялгаж тавих. Дээрээс нь өөр дээр нь нөгөө пазл чинь суурьнд нь эвлүүлж хийх хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүйгээр дээр нь үрэх ч юм уу. Одоо хэлбэр дөрөс өнгө одоо тодорхой ажиглагдах шинж тэмдгүүдээр нь ингэж ялгаж одоо өөрөөр тоглоод идэг. За зан үйл нийгмийн харилцаа мөн одоо хэл ярианы хоцрогдол ажиглагддаг. Хэл ярианы хоцрогдлын хувьд бол дийлинх дээр нь ажиглагддаг гэсэн. Тодорхой хэлбэр дээр нь одоо маш хөнгөн хэлбэрийн аутизм буюу Аспергерийн хэлбэрийн аутизм дээр хэл яриа хэвэн байж болдог. Бус дээр нь бол одоо нэг үг хэлдэг, хоёр үг хэлдэг, нэг үг хэлдэггүй одоо 16-7 нас хүрсэн хүүхдүүд зөндөө байдаг гэсэн. Тэгэхээр одоо хэл ярианы хоцрогдлоор тэгээд илэрч болдог. Мөн мэдрэхүүн одоо хоцрогдлоор илэрдэг. Мэдрэхүүн хоцрогдол гинэ мэдрэхүүн өөрчлөлтөөр. Тэгээ аутизмтай хүүхдүүд одоо огт мэдрэхгүй юм уу? Одоо 5 мэдрэхүүл байгаа шүү дээ. Одоо арьс өнөрлөхөө, хүртэхүү те, өнөрлөхөө, амтлахгүй, харахгүй, сонсохгүй гэд 5 мэдрэхүү байгаа. 5 мэдрэхүүгээрээ одоо бусад орчны зүйлсийг одоо харьцангуй өндрөөр юм эсвэл огт мэдрэхгүй байх тохиолдлууд байгаа. Тэгэхээр мэдрэхүү өөрчлөгдөн гэдэг нь сонсголын мэдрэхүү хит ихсэх юм бол ердийн юм орчны дуу чимээ маш их чанга сонсогдоод аутизмтай хүүхдүүд олон нийтийн ердийн чимээтэй газар очингуудлаад чихээд орж одоо ойлгох юм уу тийм шинж тэмдгүүд илэрж байна. Зарим одоо тухайн манай хүүхдүүд бол хувцан дээр нь багахан хэмжээний ус тусахад одоо хувцас тайлж байгаа юм уу эсвэл ердийн материалтай хувцсыг тайлахыг эрмэлзээд байдаг. Тэр нь бол мэдээж хүртгүүн өөрөөр ажиллаад байна гэсэн. Хүртгүү буюу одоо хүрэлцэх мэдрэхүүн, арьсны мэдрэхүүн өөрөөр ажиллаад байна гэсэн. Энэ хүүхдүүд бүх зүйлийг үнэлж үздэг хүүхдүүд байдаг. Одоо хол зайтай байгаа иргэн доторх хоолнд нь давсан таарч өгөө юу ч юм одоо юу байна гэдгийг холоос үнэртэд мэдчихдэг. Тэгэхээр эсвэл бүх зүйлийг үнэрлж үзчихэж иддэг ч юм уу те. Ийм хүүхдүүд байна. Мөн амтлахын одоо өөрчлөлт. Ойсолж энэ хүүхдүүд одоо хоолыг ялгаж идэх ч юм уу тийм асуудлууд гардаг. Тэгэхээр энэ 5 мэдрэхүүн өөрчлөлт үндсэн одоо суурь шалтгаан мэдрэхүү бол мэдрэлийн системтэй холбоотой асуудлуудыг бид нар ярьж байгаа болохоор ер нь хүний биеийн үндсэн 3 төрлийн зохицуулга байгаа. Нэгдүгээр зохицуулга мэдрэлийн тогтолцооны зохицуулга, хоёрдугаар зохицуулга дааврын тогтолцооны зохицуулга, гуравдугаар зохицуулга бол одоо эсийн өөрийгөө зохицуулах зохицуулга гэж байгаа. Бид нар энэ одоо аутизмыг үнэхээр мэдрэлийн хөгжлийн эмгэг гэж нэрлэж явж байгаа бол мэдрэл гэж юу вэ? Мэдрэлийн бүт зүйл ажиллагааны нэгж нь юу байдаг вэ? Бүт зүйл ажиллагааны нэгж нь бол мэдээж мэдрэлийн эс шүү дээ. Мэдрэлийн эст одоо аутизмтай хүүхдүүд төр өвөрмөц ямар өөрчлөлт гарсан байдаг вэ? Өвөрмөц өөрчлөлт нь одоо хэрхэн илрээд байгаа вэ? Мэдрэлийн эсийн өөрийнх нь онцлог бусад эсээс ялгарх онцлог нь юу вэ? Үйл ажиллагааныхан бас онцлог нь юу вэ? Үйл ажиллагаа нь юу хэлбийсэн байна уу, доголдсон байна уу гэх мэтлэн одоо маш их олон зүйлийг судалдаг л да. Тэгэхээр яг сүүлийн үед одоо аутизм бол эмчилгээтэй. Тэгээд эмчилгээ бол бас үр дүнтэй байдаг гэдгийг одоо нийт үзэгчдэд хэлмээр байна. Тэгээд маш их олон эцэгчүүд надаа одоо баярлал салгаж байгаа илэрхийлдэг ер нь. Тэгэхээр хоёр дахь төвийг зориод очиход бол бас яг бодит үр дүнгээ болов өгөөд эхэлчихсэн байгаа юм тий. Тийм бодит үр дүн ер нь
хуучин бол 1 жил, 2 жил, 3 жил одоо бүх насаараа суралцах юм асуудлуудыг тэгээд нэг багш ингээд нэг хүүхэдтэй ажиллаж ээж ер нь бол үр дүн гардаг. Тэгэхээр бүхэл бүтэн тэр багшийн одоо 2-3 жил ажиллах одоо сарын одоо өнөөдөр багш нарын цалин хэд байгаа лээ те. Ер нь нэлээ өсчөөд байгаа юм шиг байна шүү дээ. Тэгэхээр цалингийн мэдээж төлдөг байх хэрэгтэй. Тэгэхээр ийм төвүүд одоо маш өндөр төлбөртэй болчиход байдаг. Яг ганцаарчилж ажилладаг төвүүд. Тэгэхээр одоо энэ олон жил ийм 2-3 жилийн хугацаа энэ одоо богиносж байгаад миний хувьд бол маш их баяртай байна. Тэгэхээр нөгөө эцэг их дээр ирж байгаа одоо төлбөр те одоо тэр дарамт ингээд багасж байгаад бол тэгээд нөгөө сайжрал одоо хурдсаж байгаад бол миний хувьд маш их баяртай байна. Дэмжлэгдэж байгаа хугацаатай хэлвэл ер нь ямар хэрэг хэмжээний хугацаа орж байгаа вэ? Ер нь хөнгөн аутизмтай хүүхэд хэдийн хугацаанд дэмжлэгдэх боломжтой? За тэр боломжийг бол хүүхдээсээ л болгох. Хүүхдээсээ болно. Гэхдээ ер нь бол маш хурдан сайжрал авч байгаа хүүхдүүд байдаг. Одоо 1 сарын дотор дурчигтлаа ярьдаг болсон тий. Бусдад харилцаанд орсон, хамтдаа тоглодог болсон, мэдрэхүй ачааллууд нь багассан, зан үйл нь багассан тийм хүүхдүүд байгаа. 3 сар 6 сар ч одоо энэ дэмж ер нь бол яг богино хугацаа өмнөх байсан хугацаанаас богиносон гэж ярьж байгаа болохоос биш одоо энэ витамины дэмжлэгийг бол бас тодорхой хугацаанд энэ чинь мэдрэлийн бүх эсийн сэргэх, шинжлэгдэх, үйл ажиллагааны жигдрэх энэ процессыг дэмжих одоо үйл ажиллагаа явуулж байгаа учраас мэдрэлийн эсийн сэргэл шинжилэлт өөрөө тодорхой хугацаа шаарддаг л та. Тэгэхээр яг тэр хүн хүний одоо мэдрэлийн эсийн өмнөөс би одоо ямар нэгэн байдлаар амлалт өгөх хэцүү. Гэхдээ мэдээж маш хурдан сайжирна. Өмнө нь одоо бидний тулж ирснийг бодвол хамаагүй хурдтай л гэж. Одоо ер нь төв дээр бас хэмжлэгээнүүд ямар хөтөлбөрөөр явагддаг вэ? Одоо яг сайн туршлагатай улс орны хөтөлбөрийг л одоо Монголд авч хэрэгжүүлж нутагшуулж байгаа гэж ойлгоод байна. Тийм эмчилгээ гэж ярихаар бас буруу болчиход байгаа юм. Дэмжлэг гэж ерөнхийдөө дэмжлэг гэж нэрлэдэг байгаа. За ягаад тэгэхээр эн чинь нөгөө анхны суурь ойлголтууд байна шүү дээ. Анхны суурь ойлголтууд нь энэ чинь нийгмийн харилцааны эмгэгээ гэдээ явцсан. За нийгмийн харилцааны эмгэг гээ явцсан учраас энийг одоо бидэд өвчин ч юм уу те. Тэгээд өвчнгээ илжүүлэн эмчилгээтэй болчих гээд шүү дээ. За тэгээд эмчилгээгээ явуучих юм бол энэ нэг жижиг шажиг юм асуудлууд амар их байгаа байхгүй юу? Хүмүүсийн хүнд одоо анх одоо энийг уншиж яхад нь мэдээллийн энэ бол эмгэгээ гэдээ өгсөн одоо хүн төрөлхтний дунд амьдарч штэ иргэдийн дунд амьдарч байна. Тэгэхээр тэрнийхээ эсрэг наа чи эмчилгээтэй шүү эмчилгээгээ ярьчих юм бол энэ хүлээж авахдаа төвөгтэй байгаад байгаа байхгүй юу? Гэхдээ энэ асуудлууд одоо маш их хурдан сүүлийн жилүүдэд зэгцэрнэ. Тэгээд одоо тэрнийхээ өмнөөс одоо би энэ ч одоо нэр томьёо гаргаад сууж байгаа нь буруу болчиход байгаа. Түүнээс бол дэмжлэг гэж нэрлийн өнөөдөртөө за дэмжлэг бол 2 хэлбэртэй одоо сургалт болон витамины дэмжлэг гээд за сургалт бол яг хөө дотроо манай дээр АБА-гийн сургалт орж байна. АБА-гийн сургалт бол Америкт 1900 одоо 50 оноос эхэлж одоо аутизмтай хүүхдүүд дээр одоо хэрэгжүүлэх хөтөлбөр байгаа. За тэр хөтөлбөрийн дагуу бид нар тодорхой хэмжээний сургалт өгж байна. Дээрээс нь манад бол Оросын холбооны улсын одоо тусгай сургуулийн багш тий олон жил ажилласан тусгай сургуулийн багш манай төв дээр ирж ажилладаг. Дээрээс нь одоо түүрх багш бас манай төв дээр ажиллаж байна. Мөн одоо хил засал болон одоо энэ дуу авины чиглэлээр одоо мэргэжсэн багш тий одоо ажиллаж байна. Манад одоо дотрийн хэмжээ ажиллаж байна. Сэтгцийн хэмжээ ажиллаж байна. Мөн одоо заах арга зүйн зөвлөгч гэх мэтлэн одоо мондог хүмүүс ажиллаж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө дэмжлэг гэд нэрлээд одоо дэмжлэг маань иймэрхүү хөтөлбөрөөр явж байгаа шүү. Энэ олон одоо Туркийн хөтөлбөр, Оросын хөтөлбөр, Монгол хөтөлбөр гэдэг одоо ингээд энэ хэдээс хамгийн сайныг л одоо бий болгож ажиллахыг зорж байгаа. Та түрүү нөгөө авьяаслаг аутизмтай хүүхэд гэж ярьсан. Ер нь бас нөгөө нэг энгийн хүүхдээс илүү авьяастай ч гэдэг юм уу, юм хийхээрээ илүү сайн хийдэг ч гэдэг юм ийм бас ойлголтууд байгаад байдаг шүү дээ. Энэ
үнэн байдаг уу? Яг ямар онцлогтой байд юм бол? Тийм. Энэ авиаслаг аутизмыг ч юм уу уул нь энэ одоо аутизмын нейрофизиологийн хувьд нь юм уу эсвэл биохимийн процессыг илүү тодорхой болгол уул нь энэ бүх одоо шинж тэмдгүүдийн тайлбарлахад амар болдог. Тэгвэл энд бол би маш их олон одоо гадаад нэршил тэгээд одоо физиологийн нэршилтэй тэгэл дээрээс нь биохимийн нэршлүүдийг ингээ ярихаар одоо үзэгчид сайн ойлгохгүй байгаа. Тэгтээ яг хуу авиаслаг аутизм гэж байдаг. Ер нь аутизм тархины нэг тодорхой хэсгийн үйл ажиллагаанууд ингээд тодорхой хэмжээний алдагдал төрөхөөр нөгөө хэсэг нь нөхөж ажиллаж одоо итгэвчих тийм үйл ажиллагаа явагддаг. Тэгэхээр маш их олон бас онцгой чадвартай хүмүүсийн дунд байдаг. Би бол за 4 настай 3 хэлтэй дахиад одоо хэл сурах гэж байгаа гэсэн аутизмтай хүүхдэд харж илаа. Би одоо Балкад зурсан болов уу гэж харсан чинь зүгээр гараараа балаар зурсан тийм зураг гоё зурдаг тийм хүүхдэд харж илаа. Одоо хөгжим өөрөө зохиочдөг. 10 настай мөртлөө 10 билүү 13 жилөө хөгжим өөрөө ингээд зохиочдөг. Тийм хүүхдэд харж илаа гэх мэтлэн энэ ерөнхийдөө мэдрэхүүн сайн байгаа учраас яг бидний харж байгаа шиг бүх юмыг харахгүй байгаа. Бидний сонсож байгаа шиг бүх юмыг сонсохгүй байгаа. Тэгээ илгэцсэн юм уу эсвэл багасгсан юм байдлаар одоо хүлээж авч байгаа учраас би сая зөвхөн мэдрэхүүг ярьж байгаа боловч мэдрэхүүдээр тулгуурсан дахны аналитик чадваруудыг задлан ангилах, нэгтгэн дүгнэх, одоо ижилсүүлэн дүглэх, харьцуулан дүгнэх гэх мэтлэн энэ чадваруудыг бас яриаггүй байгаа. Тэгэхээр энэ чадварууд нь хэрхэн уялдаа холбоотой ажиллахаар энэ авиаслаг аутизмууд бий болдог вэ? Одоо бидний борооны хүнгээ кинон дээр нөгөө газар дээр эдэн шүдэнсний шүдний жигслэр улжингууд бүгдийг хараад тоолсон байдаг шүү дээ. Ер нь тийм байх одоо маш их боломжтой. Математикийн хувьд ч гэсэндээ 3-4 настай хүүхдүүд ингээд тоог үржүүлж хуваагаар нэмж хасаад байж байгаа тохиолдлууд байгаа шүү дээ. Тэр бүгдээрээ л нэг юм чадвартай гэдэг. Хамгийн гол нь одоо хөгжүүлэх, дээрээс нь дэмжих, нийгмийн харилцаанд орж бусдын адил одоо амьдрах боломжтой болгох. Нөгөө талаасаа энэ чинь оюун санааны асуудал яригдж байгаа учраас энэ нь хэлбэх юм бол өөртөө одоо арчилгаа тэр одоо сайжрах тэгээд одоо нийгмийн энэ юунд харилцаанд өв тэгш одоо ингээ оролцоо явах хэмжээний болох л одоо хамгийн чухал байна л да. Тэгэхээр тэр нөгөө өмнөх 100 жилийнхаар энэ давьяастай хүмүүс байдаг одоо энэ харилцааны эмгэг гээд явж исэн шиг тэрийг бас нэг их шүтээд байснаас өнөөдөр дэлхийн одоо том гүрнүүд юу гэж одоо судалгаа шинжилгээ хийж байна. Тэр нь одоо хэр таарж байна гэх мэтлэн одоо сүүлийн 3-4 жилийн энэ өсрэлтүүдийг аюул сайн ажиглах хэрэгтэй. Тэгэхээр ер нь аутизм бол эмчлэгдэх боломжтой юм байна тий? Миний бодлоор одоо нөгөө нэг өмнөх асуудлууд ингээд амар их зовлонтой хар нийгмийн юм ойлгоцын зүйл үүсчээд байгаа байхгүй юу? Тэгэхээр миний бодлоор эмчлэгдэх боломжтой тий. Энэ ер нь би ч яриад байгаа юм биш. Одоо дэлхийн бүхэл том гүрнүүд, Япон, Америк, одоо Орос гэх мэтлэн гүрнүүдийн нөгөө эрдэмтэд одоо ярьсаар л байгаа. Тэгээ өнөөдөр ч гэсэн ярьж байгаа өчигдөр ч гэсэн одоо том мэдээлэл хийлээ. Эрдэмтэд л одоо мэдээлэл хийдэг гэсэн үг шүү дээ. За баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Тэгээд одоо гэрэлт ирээдүй болсон хүүхдүүдийн маань төлөө одоо ийм төв байгуулад тэгээд хууль санаачлаад бас ингэж явж агаад одоо танд эцэг эхчүүдийнхээ өмнөөс хүүхдүүдийн өмнөөс бас талархлаа илэрхийлмээр байна. Тэгээд цаашдынх нь ажил зорьсон зорилго бүхнэнд биелж одоо гэрэлтээ ирээдүй хүлээж байгаа хаа гэж итгэж танд маш их баярлалаа. За баярлалаа. Намайг хүлээж авсан танаа хамт олонд ажлын өндөр амжилтыг хүсье. Тэгээд маш их баярлалаа. Баярлалаа. Хүмүүзэгчтэй нээлттэй харилцааг төмөр сая та бүхэнд хүрлээ. За бидний зочноор Цогт Баярын Мөнх Эрдэнэ оюурах төвийн өмсгөн байгуулагч хүний их хэмж оролцож ярьцлаа. Тэгээд бидэндээ хамт байсан баярлалаа. Эх 7 хоногт шинэ ярилцлагаар хэрэгжүүлцгээе.